12 дугаар бүлэг. Бярмны нөхөөс барьсны 44-р зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгс нөхцөн борхон Шарвасан балгас дахь ялгуугчхан хүүгүүний цэцлэг итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд суун аваа. Тэр цагт бурхан бээр Анандыг дагуулж Бенавадад одсонд бурханы өмссөн дээлд өчүүхэн цоорхой нүх буй ажгүй. Тэр нүхээр амьтныг номгдох үед тус болохыг сэтгэв. Бенавад гуйгаад барьж харж ирэх үед нэгэн бярман ирж бурханд оройгоороо мөргөөд бурханы бэлгэсийн гэрэл гэлэвлэн тодорхгүйя бүхийг ухаж бүрэн. Бурханы дээлд өчүүхэн цоорхойг үзээд түүнийг нүгсүгүй хэмээн сэтгэж нэгэн цагаан бүсөөс нэгэн хэсэг огтолж ирээд бурханд өргөөд. Энэ өргөсөн бүсээр дээлээ нөхөн сойрхоо хэмээн өчөөс бурхан бэр түүнийг нэгүүлсхийн тулд авсанд тэр бярман маш баясан бишрэв. Бурхан бэр түүнийг нэгүүлсхийн тулд бивангирд өгөв. Бярман чи ирээдүй цагт тоо томшгүй 100 галуу нөхчөөс сайн зөв бэлэгт нэрт бурхан болоод 10 хүчийг төгсөх бол юу хэмээн бивангирд өгсөнд тэр бярман машид баясаад одов. Тэр цагт тэр улс дахь дээд сайн язгуурт Сертват ба эрен эзэн тэргүүтэн ийн хэмээн сэтгэмүй. Юуны тулд бурхан өчүүхэн өглөг өгсөний хариуг сайтар өгөв хэмээн сэтгэмүй. Тус тусдаа цагаан бүсээр элдв зүйл дээл хийж бурхнаа өргөв. Ананд бурхнаа ийн хэмээн өчрөв. Бурхнаа эрт ямар үйл үйлдэснээр хамаг бүгдээр олон дээл өргөмөө хэмээн өчвөөс бурхан зарлиг болров. Ананда сайтар сонсоод оюундаа тогтоотугай чамд номлосваа би. Эрт нөхцөн цагт тоо томшгүй цаггүй галвын урд маш үзэгч хэмээн бурхан ертөнцөд ирж 90,000 тоот нөхөдлөгээ хамт сув. Тэр цагийн тэр хааны их түшмэл бурхан нөхөдлөгээ сэлтийг урьж 3 сар болтол суулган хүндэлсэгүй хэмээн өчвөөс бурхан бээр түүнийг зөвшөөсөнд тэр түшмэл харж ирээд хэрэглэгдэхүүн бүгдийг бэлдэв. Тэр цаг тэр хаан бээр бурхан нөхөдлөгээ сэлтийг урьсгой хэмээн сэтгэж бурхан хаан бүхий тэнд одоод бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа худагтан хуваргууд лугаа сэлтийг 3 сар болтол би орд харшид хүндлэн тагсгой хэмээн өчвөөс бурхан хаанд ийн хэмээн зарлаг болров. Ай хаана их түшмэл урд намайг урьж бөлгөө. Их богд номын тулд урд ам Аббас түүнээс давж үл болмоо хэмээн зарлаг болов. Төдий хаан нь орд харшид харж ирээд их түшмэлд ийн хэмээн зарлаг болов. Энэ улсад надаас их үгүй бөлгөө. Бурхан миний улсад суун бөлгөө. Би бурхныг урьж тагсгой хэмээн залваас чи урьд залсан ажгүй. Өдгөө намайг залсны хойно чи залтгой хэмээн зарлаг болвоос тэр их түшмэд хаанд ийн хэмээн өчөв. Ай тэнгэр миний биеийн амин бээр чинийх бөлгөө. Хаан чиний зарлагаар юуны тул үл болмой. Түүнчлэн ирсэн бээр насад суух ба хааны улс бээр насад инх жаргахын тулд би бээр хойн залсгой хэмээн өчөөс хаан зарлаг болров. Бид хоёр бурхныг өдөр бүр улирч залсгой хэмээн зарлаг болсонд хааны зарлагаар хоёуд улирч залсанд бурхан бээр тэр хоёрын эгээрлийг хангав. Тэр цагт тэр их түшмэл нь түүнчлэн ирсэн 3 номт дээл өргөж 90,000 тоот хуваргуудад нижгээд номт дээлийг өргөв. Ананда тэр цаг тэр учирдах бурхан хийгээд хуваргуудад номт дээл өргөсөн тэр түшмэлийг бус буюу хэмээн үл сэтгэдэгвэ. Тэр өдгөө би хамаг төрөлдөө буян үлдэхүйн уйлдахын тулд тэд бүгдийн ачаар үрээр хор хомс ис болов. Анан тэргүүтэн олон нөхөд бурхны зарлагийг сонсож буйны үйлд хичээх болоод илт баясаад даган бишрэв. Бурхан анх урьд асархуй сэтгэлийг үүсгэсний 45 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонсон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан Шарвасан балгас дахь ялгуугчхан хүүгүүний цэцлэг итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгалангийн хүрээлэнд суун аваа. Тэр цагт аяг дахимлгууд зуны ёсноос гарч бүрэн. Бурхан хаан бүхий тэнд одоод бурханд мөргөөд эсэн мэндийг асуун өчвөөс бурхан бээр асран сэтгэлээр баясгалан үүсгээд. Аяг дахимлгуудаа та эс зовсон буюу хэмээн маш нэгүүлсээд асрах сэтгэлээр зарлаг болсонд Ананд ялж төгснөгцөн бурхнаа ийн хэмээн өчөв. Ананда ийн хэмээн өчөв. Энэ мэд бурхан бээр аяг дахимлгууд нэгүүлсээд асрах сэтгэл үүсгэж хэдий чинээ өн удав хэмээн өчвөөс бурхан зарлаг болров. Ананда чи үүнийг мэдсгүй хэмээн дуршаахал бөгөөс чамд номлосгой. Эрт нөхцсөн цагт тоо томшгүй өглөшгүй галвын урд нэгэн нүгэлт хүн амтан тамд төрсөн тамдах эрлгүүд тэр хүнд төмөр хасаг хүлгэв.
Төмөр алхаар цохоод амаргүй чанагш янагш хөлөг. Түүнд нэгэн хүн хүчин өчөөхний тулд хасаг хүлж эс чадсанд төмөр алхаар цохиж алаад жич бас эдгээв. Тэр хасгийг чирэгч хүний нөхд ханин түүний тийм зовлон үзэж асархуй нэгүсгүй сэтгэл төрж тамийн сахиус эрлгүүдэд ийн хэмээн өгүүлв. Би ганцаар энэ хасгийг хөлсөгүй. Энэ хүнийг 50 дугаар хэмээн өгүүлсэн тэр ирлэг машид хилэгнэж төмөр алхаар зохиод алсанд тэр хүн төрөл эгүүтгээд сац 33 тэнгэрийн газраа төрөв. Ананда тэр цаг тэр учирдах амтэн тамд суун атал асархуй нэгүсгүй сэтгэл үүсгэгч тэр амтэн өдгөө би буюу тэр цагт амтэн тамд анх урд нэгүсэхгүй сэтгэл үүсгээд хамаг амтанд бээр өдгөө болтол асархуй нэгүсгүй сэтгэл үүсгэв. Ананд ба олон нөхөд Бурхны зарилгийг сонсож даган бишрээд илт баясав. Оройгоор төрсөн хааны 46 дугаар зүйл. Ийн химээ миний сонсон нэгэн цагт ялч төгс нөхцөн Бурхан Ширвасан балгасдах ялгууг чанга хөвгүүний цэцлэгдэх итгэлгүй эдийн өглөгтийн хотол баясгалангийн хүрээнд 1250 их аяг дахимлаг хувраглагаа хамт суун аваа. Тэр цагт ялж төгс нөхцөн Бурхан нь аяг дахимлагууд олз ба алдарт тачааж олон үйл болоод үл болилох болсон. Бурхан нь аяг дахимлагуудыг олзод тачаасны эдгээрийг гмийг номлов. Хин олзон тачааваас энэ бие эвдрээд сац 3 муу заяан дунаад цаг үгүй олон зовлонт болмоо. Тимийн тул муу үйлсийг төвчдгвэ. Би бээр эрт нөхцөн цагт хүслийн эрхээр алдал болж их зовлон үзөв хэмээн зарлаг болсонд төдий ананд хөсөр сүвдэж алгаа хамтдагч Бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа эрт хүсэлд жаргалан тачаасны эрхээр алдал болсон нь хэр мэт буй хэмээн өчвөөс Бурхан зарлаг болрон. Эрт нөхцөн цагдах цаггүй хязгаарлалгүй тэнцэлгүй тоо томшгүй галвын урд энэ замбуу твд Гусаалын нэрт нэгэн их хаан бөлгөө. Тэр хаанд 8 түмэн 4,000 өчүүхэн хаад бөлгөө. Хатан хийгээд орд харшин 20,000 тоот бөлгөө. 10,000 тоот төшмөд буюу. Тэр цагт хааны оройд өндөг лүгэ адил нэгэн цөв рүү гарав. Тэр цөв рүү нь тодорхой огоот арилсан бөгөөд өвчнгүү буюу тэр цөв рүү нь улам их болж хагарсанд дотроос нь харавтар үст бэлэг лүгэ төгссөн бие нь алтны өнгөлүгэ адил маш гоо үзэгсэн тийм нэгэн хүүгүүн гарав. Шинжигч багшийг авч ирээд хүүгүүнээ үзүүлвэ шинжигч өгүүлрэн. Энэ хүүгүүн их гайхамшигт эрдэн бэлэг лүгэ төгссөн буюу магад Чакраварт хаан болж 4 твийг эзэлмүй хэмээн өгүүлээ. Тэр хүүгүүнийг нь оройгоос төрсөн хэмээн нэрэлв. Тэр хүүгүүн их болоод эрдэм лүгээ төгсөнд эцэг хаан нэгэн улсад өчүүхэн хаан болгон суулгав. Хойно нэгэн цагт их хаан өвчин хүртсэнд хамаг өчүүхэн хаад бүгд хурж ямарваа арга шүтвээс бээр тус ис болж төрөл эгүүтгэв. Тэндээс хамаг өчүүхэн хаад ийлэлдэн зөвшөлтсөж оройгоос төрсөн хаан бүхий тэнд одоод ийн хэмээн өгүүлв. Их хаан нь төрлөө эгүүтгэж халваа. Өдгөө чи их хааны оронд суун сойрох хэмээн өчвөөс оройгоос төрсөн хаан хүүхэн ийн хэмээн өгүүлв. Хэрвээ хаан болох буян хишиг буйл бөгөөс 4 махаранз ба хурмас тэргүүт нь надад залбираад эрх өгөх болтугай хэмээн өгүүлээд сац 4 махаранз хаан бууж ирээд хүчсийг усаар дүүргэсэн хумх бариад оройд нь авшиг өгөв. Тэнгэрсийн хаан хурмас бээр бууж ирээд эрдэнсийн дитэм оройд нь өмсгөөд эрдмүүдийг нь магтав. Тэндээс хамаг өчүүхэн хаанд ийн хэмээн өчөв. Их хаана өдгөө төв дундад улсад өөд болон сойр хэмээн өчвөөс оройгоос төрсөн хаан ийн хэмээн зарлаг болов. Надад хаан болох хишиг буйл бөгөөс улс газарт иргэд минь ирэх буй за. Улс газрын тулд би үл одмуу хэмээн зарлаг болоод сац их улс дахь орд харш ба цэцлэг тунгалаг гис тэргүүтэн хамаг хэрэглэгдэхүүн бүгд тэнд одов. Алтан хүрд ба заан эрдэн ба морин эрдэн ба хатан эрдэн ба туршмад эрдэн ба гэрийн эзэн эрдэн тэргүүтэн тэнд ирээд 4 твийг эзлэх Чакравартын хаан болов. Хааны төр ёсыг номын ёсоор тэтгэв. Төдий тэндээс олон хүн газар хагалж тариа тарихыг үзэж түшимдэд ийн зарлаг болов. Түшимдээ эдгээр хүн юун хиймүү хэмээн асууваас түшмэд өчрөв. Эдгээр хүн амиа тижээхийн тулд газар хагалж тариад үрсийг амиа авч тижээмүү хэмээн өчвөөс төдий хаан ийн хэмээн зарлаг болов. Хэрвээ надад хаан болох буян хишиг буйл бөгөөс үйл үйлдэлгүй 100 амтлууга төгссөн идээ өөрөө бүтээд хамаг бүгд садаж өлсөх буй ундаасахгүй болтугай хэмээн зарлаг болоод сац идээ ба ундаа өөрөө бүтэв. Тэндээс хаан бас гайхахаар одсонд цэмбэрч иргэн цэмб нэхээд утас ээрч суун бүхийг
үзээд эдгээр юун хийм үү хэмээн асууваас түшмэд өчрөв. Идээ өөрөө бүтэж элбэг буй атал биеийн чимэг дээлгүй тул үүгээр дээл хийм үү хэмээн өчөөс төдий хаан бас ийм хэмээн зарлаг болров. Хэрвээ надад хаан болох буян хишиг буйл бөгөөс хамаг бүгдийг биед өмсөх дээл өөрөө бүтэх болтугай. Хамаг үгээгүй ядуу бэр дээлээр ханах болтугай. Тийм хэмээн зарлаг болоод сац хамаг модноос элдв зүйлд хорго дээл хийгээд ургаад хамаг хүн баршгүй дээлт болов. Тэндээс бас хаан гайхахаар одсон 7 хүн цангууд барьж хөг дуунаар наадаж байхыг ажгууд хаан үзээд эдгээр хүн юу хиймүү хэмээн асуувад түшмэд өчрөв. Идээ ба дээл өөрөө бүтэж элбэг атад хөгдүүн үгээгүйгээр үл жаргах буюу хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Хэрвээ надад хааны буян хишиг буйл бөгөөс хамаг хөгдүүн цангууд өөрөө бүтэх болтугай хэмээн зарлаг болоод сац хамаг модны гишүүнээс олон цан тэргүүтэн унжуулаад тэдгээр цангаас элдв хөгдүүн өөрөө гарав. Тэндээс хааны буйны хүчээр окторгуугаас 7 эрдэнэ хур мэт ороод хамаг улс дүүрв. Тэр хаан түшмэлдээ зарлаг болров. Энэ мэт болсон хэний эрдэн буй хэмээн асууваас түшмэд өчрөв. Ай хаанаа эдгээр гайхамшиг нь хааны буян ба амьтны хишгээс болов хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Хэрвээ амьтны хишиг буйл бөгөөс хамаг улсад түгээмэл ордугай. Хэрвээ гагцхүү миний буян хишиг буйл бөгөөс ямагт миний орд харшид орох болтугай хэмээн зарлаг болоод цац хамаг улсад орохыг тасалж ямагт хааны орд харшид 7 хоног болтол оров. Оройгоос төрсөн хаан нь замбуу твд 8 түмэн 4,000 он болтол хүслийн жаргалангаар жаргаж суун ажгүй. Нэгэн цагт нэгэн ягшис хааны орд харшийн хаалганд ирээд их дуунаар ийм хэмээн өгүүлв. Ай их хаанаа дорн зүгт үлэмж биет хэмээгдэх тэв бүлгөө. Тэр тэв үлгэргүй төгс жаргаланд бүлгөө. Ай их хаан тэр оронд цэнгэлтгээр одоос сайн буюу хэмээн өчвөөс төдий хаан бэр тэр тэвд одохыг таалаад сац алтан хүр докторгуугаар халин одов. Түүний хойноос хаан түшмэд лүгээс сэлт ба 7 эрдэнэ тэргүүтнээр хайлж одоод дорн зүгийн үлэмж биет тэвд одов. Эс мөргсөн хамаг өчүүхэн хаад бээр мөргөж бүрв. Үлэмж бие тэвд 5 хүсгүй жарлангуудаар 80,000 тоот он болтол жарган сув. Тэндээс бас ягшис ирээд ийм хэмээн өчөв. Ай их хаанаа өрн зүгт үхэрт хэмээх тэв бүлгөө. Тэр тэв нь маш жаргаланд тэв бүлгөө. Их хаанаа тэр тэвд сайн буюу хэмээн өчвөөс бээр түүнийг зөвшөөрж төдий үхэрт тэвд одоод тэр тэвд 4,000 тоот он болтол жаргалангаар сув. Тэндээс бас ягшис ийм хэмээн өчөв. Ай их хаанаа умард муу дуут хэмээх тэв бүлгөө. Тэр тэвд орсон хүмбэр төгс их эд агуурс буйзаа. Их хаанаа тэр улсад одоо сайн ажгүй хэмээн өчвөөс төдий хаан нөхөцөлд муу дуут тэвд одоод 5 хүсгүй жаргалангаар 18,000 тоот он болтол жарган сув. Тэндээс бас хойно нэгэн цагт ягшис ийм хэмээн өчөв. Ай их хаанаа 4 махараанд ядгуурт тэнгэрсийн орны жаргалан цаггүй бүлгөө. Хаанаа тэр оронд одоо сайн буюу хэмээн өчвөөс төдий хаан түшмэд ба 4 аймаг цэргүүд лүгээс сэлт окторгуугаас нисэж одов. 4 махараанц хаан холоос үзээд машад айн эмээн цэргийн аймагуудыг хурааж гадагш гараад юунбэр хийж ис чадаад харин гэртээ одов. Оройгоос төрсөн хаан нөхөд сэлт махаранзын оронд 10,000 тоот он болтол жаргалангаар жаргаж суун авай. Тэр цагт тэр хаан ийм сэтгэрв. 33 дахь тэнгэрийн дотор од сугай хэмээн сэтгээд нөхөд сэлт дээрх окторгуугаар нисэж 33 дахь тэнгэрийн оронд одов. Тэр цагт 500 арш нар сөмбөр уулын биелд суун ажгүй. Хааны зам ба морины шээс баас асгараад тэдгээр аршийн биед хүрвээс арш нэгнээсээ энэ юу хэмээн асууваас эдгээр аршийн дотроос мэргэн ухаанд нэгэн аршин бусад арш нарт ийм хэмээн өгүүлв. Оройгоос төрсөн хаан нь 33 тэнгэрийн оронд одов хэмээмүй. Энэ магад түүний морь хийгээ зааны буртаг буюу хэмээн өгүүлсэн төдий тэр арш нар уурлан хэлэгнээд нууц тарин наривс таринсаар хүлж оройгоос төрсөн хаан нөхөд сэлтэд явж ис чадав. Төдий хаан бэр түүнийг мэдээд ийм хэмээн тангаргалав. Хэрвээ надад буян хишиг буйл бөгөөс эдгээр арш миний дэргэд ирээд намайг тахих болтугай хэмээн өгүүлсэнд хааны их эрдвийн айдстад ба агуй хүчээр
500 арш хааны дэргэд ирээд хааныг хүндлэв. Төдий хаан нөхөд сэлт 33 дахь тэнгэр нарт одвоос холоос маш сав цагаан гэрлийн гэлэвлэх маш таалах мэд тэнгэр нарын орд харшийг үзв. Сэтгэлд зохист тэр орд харш нь 1200 тоот их хаалга буй бүлгөө. Тэнгэр нар маш айн эмээгээд хаалгыг хааж 3 давхар төмөр булсаар хаалгаа хаав. Оройгоос төрсөн хаан нөхөд сэлт төрүүлгүй хүрээд хаан бүрээ татаад номын хөвчний дуу гаргаснаар тэнгэрсийн орд харшийн 1200 хаалга нь өөрөө нээгдсэн төдий хурмст гаднаа угтаж гараад орд харштаа аваад одож тэнгэрсийн хаан хурмст ба хүний хаан хоёул тэнгэрт давцсан суув. Тэнгэрсийн хаан ба хүний хаан хоёрын өнгө зүс адил бөгөөд түргэнээ үзвээс ялгал нь үл таньмуй. Удаанаа үзэгчд бээр ялгалыг нь мэдмуй. Хаан нөхөд сэлт тэнгэрсийн оронд хурмстын давцсан 6 үе болтол 5 хүсгүй жаргалангаар жаргаж суув. Тэр хурмстын эцсийн хурмст нь Гашиб Бодсотвагийн хувилгаан буюу тэр цагт Асурын хаан цэрэг нөхдөөр 33 дахь тэнгэрийн оронд хурч ирээд хурмст луга байлцсанд хурмстын цэрэг дийлдэж цэргийн аймагт бүгд орд харштаа дутааж ирэв. Төдий оройгоос төрсөн хаан нь бүрээ татаад номны хөвчийн дуун гарсанд Асурын нарын цэргүүд машид айн дутаан одов. Тэр цагт оройгоос төрсөн хаан ийн хэмээн сэтгэмүй. Миний энэ аваа хүч хэнд бээр үгүй бөгөөтөл би энэ хурмст хоёр хамт суун юун болов? Үүнийг алаад би ганцаар эзэсгүй хэмээн нүгэл сэтгэл үүсгээд цац тэнгэрийн орноос унаад орд харшийн дэргэд унав. Аминаас хагацах цаг болсонд хамаг хүн хаанаас ийн асуурав. Хэрвээ ертөнцийн дэх хүн ирээд оройгоос төрсөн хаан хэр мэд халив хэмээн асууваас бид тэдэнд юун өгүүлмүн хэмээн өчвөөс хаан зарлаг болров. Хэрвээ тийм асуухал бөгөөс тэдэнд ийн хэмээн өгүүлтүгвэ. Оройгоос төрсөн хаан нь хүсэг жаргалангийн эрхээр халив хэмээн өгүүлтүгвэ. Тэр хаан бээр 4 твийг эзэлж олон мянган 100 тоот он болтол суун жаргав. Урд замбуу твд 7 хонтол Эрдэнсийн хур бээр ороод дээрх тэнгэрсийн оронд хурч хүсгүй жаргалд ханахыг эс мэдсэн тул огторгуугаас унаж халив хэмээн өгүүлтүгвэ хэмээн зарлаг болов. Тиймийн тул аяга тахимлгуудаа олз ба алдар нь маш их гин буй за. Тэднийг төвчээд үнэнээр бодит хутгийг хичээдэгвэ. Тийм хэмээн зарлаг болсон төдий аананд ялж төгс нөхцөн бурхнаа ийн хэмээн өчөв. Бурхнаа оройгоос төрсөн тэр хаан нь эрт ямар буян үйлснээр тийм үрийг олов хэмээн өчвөөс бурхан зарлаг болрон. Анандаа эрт урд нөхцөн цагийн тоо томшгүй сэтгэшгүй галвын урд бурсаа нэрт бурхан ертөнцөд ирээд ертөнцийн дэх амтнаа туслав. Тэр цагт нэгэн бирманны хөвгүүн эм авсугаа хэмээн сэтгэж ертөнцийн дэх улсын номын ёсоор эм авах бөгөөс нэгэн битүү дүүрэн буурцгийг өглөг өгөх ёст бүлгөө. Тэр хөвгүүн битүү дүүрэн буурцгийг цацгаар одсонд зуур мөрт бурхан лугаа учирч тэр хөвгүүний сэтгэл машид тунгалаг болон биширч гардах буурцгаа бурханд цацсанд 4 буурцаг бадар аяга дотор оров. Нэгэн буурцаг нь оройн үснэрт тогтов. Анандаа тэр буян нь их ач үрт болов. 4 буурцаг нь бадар аяга дотор орсны тулд 4 твийг эзэлсэн нь тэр бүлгөө. Нэгэн буурцаг оройн үснэр тогтсон ачаар оройгоос төрсөн сац тэнгэр хүн хоёрын эд агуурсаар жаргаж суун аваа хэмээн зарлаг болсонд олон нөхөд бурхны зарлигийг сонсож зарим нь 1-р үр ба 2-р үр ба 3-р үр ба дайныг дарсны үрийг хүртэл олов. Олон нөхөд бурхны зарлигийг бишрээд илт байсан.